Эрхэм хүндэт үзэгчдээ тал нутгийн Монголын Досон матны талд нь зээрийн сүрэг зэрэглээтэн бэлдсэн энэхүү сайхан тал нутаг Дорнот аймгийн Матус сумын Жаргалан тугийн нутаг сүндэрлэх Агийн ууны дахлага баяр наадам Дэлгийн улирлын тооллын алдарт 17 дугаар жирны гал морин жилийн зуны адаг сарын шинийн 25 өдгөө 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү баяр цэнгэл наадмыг Матус сумын Жаргалан тугийн аймгийн аварга малчин Болдын Баттөрийн гэр бүлээс хурдан даагны уралдаан хүүхдийн барилдаан хүүхдийн уралдаан нарын зэрэг үйл ажиллагаануудыг хамтдаган зохион байгуулж энэ өдрийн баяр цэнгэл наадмыг бүрэн ихээр нь үзэгч та бүхэндээ үзүүлж байна. Энэхүү баяр наадмыг ерөнхий зохион байгуулсан аймгийн аварга малчин Болдын Баттөрийн гэр бүлээс эх жил гардан зохион байгуулах сумын аварга малчин Баярагийн гэр бүлд хүндэтгэн тугийг шилжүүлсэн байна. Дорнот аймгийн Матус сумын Жаргалан тугийн нутагт орших Агийн ууны дахлага баяр наадам зориулсан хурдан шандас даагны уралдаанд Матус сумын 4 багаас нийт 20 хурдан ажнаа ийхүү хүлгийн шандас сорж алтан доосон өрхөөр энэ өдрийн баяр наадамд мордсон байгаа мөчийг та бүхэндээ харуулж байна. За Агийн ууны баяр Агийн ууны дахлага баяр наадам жил бүрийн зуны адаг сарын шинийн 20 доор зохион байгуулагддаг бол энэ удаагийн баяр наадам Дэлгийн улирлын тооллын алдарт 17 дугаар зурны шинийн зуны адаг сарын шинийн 25-ны өдөр зохион байгуулагдаж байна. Энэхүү баяр наадмыг ерөнхий зохион байгуулагчаар Матус сумын Жаргалан тугийн аймгийн аварга малчин Болдын Баттөрийн гэр бүлээс энэхүү баяр наадмыг ивент тэтгэж байлж байгаа. За Болдын Баттөр үеч бас энэ жил 2026 онд аймгийн аварга малчин эмээх Эрхэм алдрыг хүртсэн бол аймгийн аварга малчин эмээх Эрхэм сайхан алдрыг сумынхаа баяр наадам сум өсгөн байгуулагчны түүхэн яруу алдар 102 жилийн өмнө баяр наадмыг азарганы уралдаанд төрөө магнаа хүртсэн. Бас сайхан энэ жилийн хувьд бол одтой сайхан наадаж байгаа юм уяач байгаа. Болдын Баттөрийн цагаан мөр гэж хатигны баяр наадам тэр жил төрүүлээд давхар уягаар Матус сум зохион байгуулагдсан 2 түмэн адууны баяр наадамд төрөө магнаа турдсан Вангийн цагаан уулын дахлага баяр наадам мөн одоо цагаан мөр ам үзүүн турдалж ялаа. Вангийн цагаан уулын дахлага баяр наадамд ер нь найрагдаж төрүүлсэн морд бол одоо аймгийн болзолд ордог. За хурдан халдрын азрын сумынхаа баяр наадамд одоо 3 дахь төрүүлж байгаа. Матус сумын хувьд буян өндөр баг зүүн досом Жаргалан тогт баруун досон гээд 2 сайхан досон досон маттын талд одоо өнгөлж уралдаг досон 2 досон байдаг. За тэгвэл баруун досонгийн хойд цэлгэр дэнжи дээр Агийн овоо сүмдэрлэн баруун захаар нь халзангийн хойд бий. За урд захаар нь баруун досонгийн урд бий. За зүүн чигээ тэгээд буян өндрийн нутаг хилдэг. Буян өндрийн нутаг хилдэг. Ийм одоо Жаргалан туул Матад тан уулынхаа баруун зүүн хойдхан бие дээрээс 2 уулаан сүндэрлэн байдаг. Ийм сайхан одоо өргөн түмний шүтэн дахлах довоо юм аа. Тэгээд жил бүр уламжлуулган өдгөө нэг 2019 гэхээр 7 дахь жилдээ энэ өдрийн баяр наадам зохион байгуулагдаж байна. За хурдан даагны уралдаан зүүн талынхаа гуйны хонгорхой дээр ширэттэй саран тамхтай Матус сумын алдарт уяаж Батбаярын нацгийн Батбаярын унган адуу Эрдэнэ тогтхын бүрэн хүүгийн хонгор дааг энэ өдрийн баяр наадам дээр мордсон байгаа харагдаж байна. Төмөр жилийн ган хуурын хүрэн дааг нь мордсон байна. За даагван аймгийн алдарт уяаж Даваагийн ууган баярын унган тамхтай Матус сумын Эрдэнэ хоогийн залуу уяаж Наран гэрлийн Бачаргалын хээр халзан дааг мөн түүний наадталд нь саяхан зохион байгуулагдсан Дасархан бүр дооны дахлага баяр наадамд аман үзүүн дурдсан Эрдэнэ хоогийн залуу уяаж Хандын Мэнд баярын унган адуу Наран гэрлийн Бачаргалын хонгор дааг байна. За түүний ард талд 013 номертой энэ Матус сумын Эрдэнэ хоогийн залуу уяаж төмрийн одхүүгийн саарл дааг мөнх цэцгийн төгс жаргалын сард хонгор гэж дааг зүүн талынхаа гуйны хонгорхой дээр зоосон тамхтай буян өндөрөгийн залуу уяаж Өлзий баярын мөнх хөргөлийн хүү. За мөнх хөргөлийн Дөвшин баярын саарл дааг мордсон байна. Жаргалан тугийн залуу уяаж Жамсран дөржийн Бат төвшингийн шаргал дааг мордсон байна. Аймгийн алдарт уяаж Баатрин ган тулгын унган тамхтай байна. Бүйл загсарцсан байна. Матус сумын Эрдэнэ хоогийн сумын алдарт уяаж Чинбатын Батцэнгэлийн хүү Бат Өлзийгийн хээр дааг сая энэ Дасархан бүр дооны дахлага баяр наадамд 10 дотор ордсон шандастай хурдан дааг байна. Эрдэнэ хоогийн залуу уяаж Хүрлбаатарын итгэлийн саарл дааг байна. Түүний урдталд нь тод улаан шар говцтой хөвгөдтэй Матус сумын Эрдэнэ хоогийн жогоо урагшлаар аймгийн алдарт байж Дашнымын эг төрийн
унган даагванда. За Гранд Макс дуудлагатай цэвэр англи азгааныхын тул ихэнх одоо аймгийн алдарт байж Дашнэмийн Эктрийн унган даагвана. Матад сум өсгөн байгуулсны түүхэн яруу алдар 102 жилийн өн баяр наадамд 6 дурдсан Эрдэнэ одрогын сумын алдарт байж Эрдэнэтийн амар тайвны хээр даагвана. За энэ ар хангаа унган даагвагаад ямар зохион байгуулагдсан баг наадам нэг айраг дурдсан Матад сумын жаргалан төгийн залуу яж ууган баярын Баатар зэргийн хонгор даагван Сэлэнгэ аймгийн Мандал сумын залуу яж Бямб Баатрын бод сайхны одоо унган даагвана. За түүний наадалд нь жаргалан төгийн залуу яж за Батгуугийн Аз Жавхлангийн бор дааг ууган баярын Баатар зэргийн унган даагваа. Сумын алдарт байж баярын хүрэл сүхийн хүрээ алдсан дааг мөн хүрэл сүхийн охиных нь хүслэнгийн одоо мөн одоо хүрэн дааг нь мордсон байна. Энд дэлгэцнээ энэ жаргалан туулын дахлаг баяр наадамд айргийн архнаар урдсан Матад сумын жаргалан төгийн залуу байж Далхан гам бултын хээр даагыг мордсон байна. Баян ангаа багийн залуу байж Осгон Баатрын давуу мөнхийн хээр дааг мордсон байна. Мөн одоо Матад сумын Баян ангаа багийн сумын алдарт байж мөнх сүхийн хүү сөрөлтийн хүрэн алдсан дааг жаргалан төгийн нутаг дорших агийн ууны дахлаг баяр наадам зориулсан хурдан шандаст даагны уралдаан гарааныхаа төхөөрөмжөн дээр ирж байгаа мөчийг үзэгч та бүхэндээ харуулж байна. За энэ өдрийн баяр наадам нэг за 9 км гарan за ер нь нэлээд одоо холхоноос юм тавьж байгаа наадам болж байна. Болохгүй байгаа. За уухэ Дорн аймгийн Матад сумын жаргалан төгийн агийн ууны дахлаг баяр наадам зориулсан хурдан даагны уралдаан эргэлээ. За дөнгөж ирэнгүүд энэ дундхан талд Дорн аймгийн Матад сумын жаргалан төгийн залуу яаж Эрдэнэ тогтгийн Бүргүүгийн хонгор дааг хурдан шандас даагны уралдааны 16 долоо гарч ирсэн урагшилж байна. Харамсан сум шиг халтартай бол аргагүй араас нь мэдээ ширүүхэн өдөө орж ирлээ да. Жохоо ойртойроо Матад сумын жаргалан төгийн залуу байж Далхаагийн гамболтын халтартай харамсан сум шиг хамгийн буруу талаар тархины 5 даагны ардтал дээр 6 дээр зүсэд гараад ирлээ. За энэ хурдан шандас даагны уралдааныг Матад сумын Баян ангаа багийн залуу байж Осгон Баатрын давуу мөнхийн хээр дааг Будын амин шагаа хүү унчурлуулж байгаа өнгөн дээр гарч ирсэн бод амын хүүзүүн дээр нь Дорн аймгийн Матад сумын жаргалан төгийн залуу яаж ууган баярын Баатар зэргийн хонгор дааг амын хүүзүүн дээр за өнгөн дээр халтар дааг гарч ирлээ үзэгчтэй. Дорн аймгийн Матад сумын жаргалан төгийн залуу байж Далхаагийн гамболтын халтар дааг нь шинэхэн унаачтай наадлынхын зөвлөлийн дорог арай одоо урт уловцсон юм шиг байна. За ер нь алдурч байгаа дааг байна. За ингээд өнгөн дээр Далхаагийн гамболтын халтар дааг өнгөн дээр за арагшаа суугаараа амын хүүзүүн дээр Баян ангаа багийн залуу байж Осгон Баатрын давуу мөнхийн халтар дааг өсгий цагаан 12 хөл цагаан бэлэвсэн халтар дааг амын хүүзүүн дээр гарч ирсэн байна. Айргийн 3 дээр жаргалан төгийн залуу байж Осгон Баатар ууган баярын Баатар зэргийн хонгор дааг наадлаар айргийн 3 4 дээр нь хонгор дааг орж ирсэн байна. Дасархан бүр дооны дахлаг баяр наадамд айр амын хүүзүүн дурдсан Матад сумын жаргалан төгийн залуу Эрдэнэ одрогын залуу яаж Наран гэрлийн Бачиргадын хонгор дааг амын хүүзүүн дээр гарч ирсэн айргийн 3 дээр гарч ирсэн урагшилж явнаа. За айргийн 4 дээр ууган баярын Баатар зэргийн хонгор дааг Цэнгэлмагийн зогтхүү унж хурдлуулж байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Бямб Баатрын бод сайхны унган атуу байна. За нэг айргийн 5 дээр нь борд жижигхэн бор дааг орж ирлээ. Жаргалан төгийн залуу яаж ууган баярын Баатар зэргийн унган атуу Батгуугийн Аз Жавхлангийн бор дааг айргийн 5 дээр орж ирсэн урагшилж байна. 6 дээр энэ аймгийн Эрдэнэ одрогын аймгийн алдарт бай Дашнэмийн Эктрийн хонгор алдсан дааг Эрдэнэ одрогын дахлаг баяр наадамд амын хүүзүүн дурдсан. За ер нь 3 дааг ер нь ширүүхэн өлдөө орж ирээд нээллээ шүү. Хамгийн наадлаар аймгийн алдарт байж Баатрын ган дулгын унган тамхтай Жамсран дэржин Баттөвшингийн шаргал дааг дуун талд нь дээр Матад сум өсгөн байгууллагын түүхэн яруу алдар 102 жилийн өн баяр наадам 6 турдсан Архангай аймгийн унган атуу Матад сумын Эрдэнэ одрогын сумын алдарт байж Эрдэнэтийн амар тайвны халтар дааг үндсэндээ айргийн 4 дээр гарч ирсэн урагшилж байна. За Мөнх тамгын Санчир гэж хүү жолоогийн тулзуулаа сайхан амаараа явдаг дааг байна. Амын жоохон тэнцүүлээд арчих юм байна. Халтар дааг тархины өнгөн дээр очих юм байна. Айргийн 5 дээр шарга даагтай зэрэгцээрээ жаргалан төгийн залуу Жамсран дэржин Баттөвшингийн шаргал дааг за Батгуугийн Аз Жавхлангийн бор дааг ууган баярын Баатар зэргийн хонгор дааг Осгон Баатрын давуу мөнхийн хээр дааг гэсэн 7 дааг урагшилж явнаа үзэгчтэй. За ингээд арагшаа суунаа. Манай зурглаач за ер нь одоо 8 км 9 км-ээс иргсэн арын даагнуудыг ер нь бүр харуулад ингээд хордон даагны уралдааныг за даргины өнгөн дээр очино. За 447 номертой мартсан Батүлзигийн хээр даагны урагшилж явнаа. Түүний ардтал дээр нь сумын алдарт байж борын мөнх сүхийн хүү сөрөлтийн хүрээ алдсан даагны урагшилж явнаа. За сөрөлтийн хүрээ алдсан дааг нь 9 дээр нь явж явах шиг байна. За энэ удаагийн энэ уралдааны зам нэлээд эстэй. За эндээс нэг өөдөө өгсөө тийм одоо
өгсөд явцдаг. За даагны тамир тэнхээ шанцыг бол одоо шалгасан ийм наадам болж байна. За хурдан даагны уралдааны 12 дээр нь сааралдааг орж ирсэн байна. За төмрийн одхүүгийн сааралдааг энэ орж ирж байна. Түүний уралдалт нь Эрдэнэ нутгийн Пүрүхүүгийн хонгор дааг энэ зам хөрөөдөө энэ одоо шинэ яв зурцгаад ирэн дааг байх шиг байна да. За Баян Үзэн уулын Дахилгаваяр наадамд уралдаа Дасархан бүр доонд уралдсан төмөр жилийн ган хуурын хүрэн даагын тамирдуугаар орчихсон шинжтэй байна да. За ер нь одоо хөлс нь нэлээд гатчихсан салхин одоо уралдаж байгаа учраас ер нь харахгүй хөлс нь одоо даагны хөлс гатчихсан. За тэр нэг жижигхэн сааралдааг ер нь одоо байга биендээ багтамгүй сайхан хурдтай дааг байна да. Төмрийн одхүүгийн сааралдааг. За 118 тонн борсон сумын алдарт байж Баярыгийн хөрс сүхийн охин Хэрлэнгийн хүрэн дааг нэлээд ширүүхэн өлдөө урагшилж байна. Чандас даагны уралдааны 17 дээр нь Наран гэрлийн Батчаргалын хээр халдсан дааг. Түүний уралдалт нь сумын алдарт байж Баярыгийн хөрс сүхийн хүрэн халдсан дааг. За 13 даагийг бүр харуулъя. За Үлзий баярын мөг хөрөглөг Дөвшин баярын сааралдааг. Түүний наадалт нь Хүрлбаатарын Итгэлийн сааралдааг. Хоёр сааралдааг хоорондоо холбоотой байна. За мөн одоо энэ ардтал дээр мөг цэцгийн Төгс баярын хонгор дааг гэсэн за ингээд урагшлаа. За хурдан шандас даагны уралдааны үндсэндээ 19 даагийг харууллаа. 20 дааг одоо нэлээд холхон байна. За Хүрлбаатарын Итгэлийн сааралдааг, Үлзий баярын мөг хөрөглөг Дөвшин баярын сааралдааг гэсэн хоёр дааг хоорондоо холбоотой. Сумын алдарт байж Баярыгийн хөрс сүхийн бүр алдсан дааг нэлээд одоо тарган дуухан 100 одоо нэлээд барайтай дааг байна. Хардтал дээр Эрдэнэ Батаргоогийн залуу байж Наран гэрлийн Бачиргалын хээр алдсан дааг зам хөрөөдөд энэ бас л одоо шинэ дааг байх шиг байна да. За аймгийн алдарт байж Даваагийн ууган баярын унган дамгтай дааг байх шиг байна. За төмрийн одхүүгийн сааралдааг энэ Дасархан бүр дооны Дахилгаваяр наадам сая одоо эзэн ээж нь аваад үлдсэн дайн сааралдаагийн унаачн буулгачихсан байх шиг унаацсан буулгасан байсан. За төмөр жилийн ган хуурын хүрэн даагийн явна. За төмөр жилийн ган хууруу яж хоёр дааг мардуулсан нэг нь одоо нэлээд бөксөнд үлдчихсэн юм шиг байна. Энэ Матан сумын алдарт байж Баярыгийн хөрс сүхийн охин Хэрлэнгийн Хүслэнгийн хүрэн даагийн урагшилж явна. За Баярыгийн хөрс сүхийн охин Хүслэнгийн хүрэн дааг хурдан шандас даагны уралдааны 8-9 дөрөв. За сумын алдарт байж Борын мөг сүхийн хүрээ алдсан дааг Сөрөлтийн хүрээ алдсан даагийн урагшилж явна. Нэг дээр явж байна. 10 дээр нь Осгон баатрын давуу мөхийн алдар дааг. За мөр дөнгөж ирэнгүүт одоо 20 даагийг зул задлж гарч ирсэн хээр дааг. Нэлээд тарган дуухан тахилтай тарган байна да хээр дааг. Сайхан Монгол дааг шүү. За ууган баярын Баатар зэргийн хонгор дааг Цэнгэлмагийн цогтгоо унж хорлуулж байгаа. За энэ хавар баг наадам нэг айрыг турдсан да. За ер нь битүү зон нэмнэтэй Цэнгэлмагийн цогтгоо сумын баяр наадамд одоо соёлын ам үзүүлэгсэн, азарга төрүүлэгсэн бас л одоо нэлээд чадмагхан уралдаан хөвгттэй. 5 6 7-гийн даагнуудыг дэлгэснээр харуулж байна. Матан сумын Жаргалан дугийн залуу уяач Батөвшингийн шаргал дааг, дунд талд нь Эрдэнэ Батаргоогийн залуу уяач Батүлзигийн хээр дааг. За мөн одоо Жаргалан дугийн залуу уяач Батүүгийн аз жавхлангийн бор дааг гэсэн за 3 дааг хоорондоо холбоотой тархины 4 дааг гараа ивчихсан юм шиг байна. За 3 дааг бол хоорондоо холбоотой байна. За жижигхэн бор дааг сааталт нь нэлээд үзэж байна да. Шинэ унаа шинэ дааг хоёр хоорондоо тун холбоотой байх шиг байна. Агийн ууны Дахилгаваяр наадам зориулсан хурдан шандас даагны уралдааныг өнгөн дээр халтар дааг өнгөссөн байна. Үзэгчтэй халтар даагтайгаа зэрэгцээрээ. За өнгөн дээр Дорнот аймгийн Матан сумын Жаргалан дугийн залуу байж Далхайгийн гамболтын халтар дааг энэ өдрийн баяр наадмын хурдан шандас даагны уралдааныг өнгөссөн хэвээрээ байна. За энэ халтар даагууд энэ өдрийн баяр наадам манай уяачны таймаг тэр нь тун одоо дээг хүрхэн байсан да. Жаргалан тулаас хойш энэ халтар даагийн ер нь уралдаагүй энэ өдрийн баяр наадад нөөж байгаа тэр нь тун одоо аштайхан давсан байна да. Салхин өөдөө уралдаж байгаа учраас одоо хөлс нь одоо нэлээд гатсан байх шиг байна. Энэ өдрийн баяр наадмын ерөнхий ивент тэтгчээр Жаргалан дугийн аймгийн авраг малчин Болдын Баттөрийн гэр бүл энэхүү баяр наадмын хурдан шандас даагны уралдааныг ивент тэтгэж байгаа. Мөн одоо энэхүү баяр наадмыг ерөнхий зохион байгуулж байгаа гэж хэлэхэд наадамчин олондоо дуулахад таатай байна. Аман үзүүн дээр Дасархан бүр дооны Дахилгаваяр наадам аман үзүүн дурдсан Наран гэрлийн Бачиргалын хонгор дааг аман үзүүн дээр байна. За Наран гэрлийн Бачиргалын хонгор дааг бол аман үзүүн дээр хэвээрээ байна. Айргийн 3 дээр Эрдэнэ Батар хуулийн Дахилгаваяр наадамд аман үзүүн дурдсан аймгийн алдарт байж Дашнымын Хектөрийн хонгор хаалцсан дааг. За өөрийнх нь цэвэр англи за Гранд Макс дуудлагатай цэвэр англи халзаа азаргыныхын тулд их нь одоо аймгийн алдарт байж Дашнымын Хектөрийн унган дааг унган гүү байгаа. За айргийн 4 дээр нь сумын алдарт байж Эрдэнэ хотын амар тайвны хээр дааг. За энэ сум өсгөн байгуулагчны 102 жилийн баяр наадамд ам 6 турдсан энэ өдрийн баяр наадам дутуугаан гүйцэж дундууран дүүргэж
хээр дагч ер нь өнгөн цайхан урдаар ондаа. За эндээс ер нь арагшаа суух боломжтой үнэхээр олдохгүй байна. За тархины дөрөв дагвал үндсэн арийнхаа дагнуудаас нэг 500 м хэрэтэ лавтай бол тасарсан байна. Айргийн 3 дээр аймгийн алдарт байж Дашнэмын Эгтрийн хонгор халдсан даг. Аман үзүүн дээр Дорн Тэмгийн Матас сумын Жаргалан тогийн зал уяж Наран гэрлийн Бачиргалын хонгор даг байна. Наран гэрлийн Бачиргал уяж ер нь одоо бас л одоо уулын наадам алгасалгүй, сумын наадам алгасалгүй морь мордуулдаг уяж ер нь одоо чимэгтэйхэн наадам болгоноос ол ер нь айраг төрөв зулгааждаг ийм уяж байгаа. За сумын алдарт уяж цодын болцолд одоо тун ойрхон байгаа да. За хонгор дагыг наадлаар нь одоо мөг одоо мэлэн одоо зоогийг маажаад уужуухан байна да. За хонгор даг барайны зургатар халдар дагаа дээр жирнэ аваач хийж магадгүй. Унаач нь одоо тун хашир унаач байгаа шиг. Тэгтээ халдар даг бол одоо цаагаар хөдлөөд байна. Унаач нь яг одоо саахан жолоог нь тэнцвүүлээд дарчихсан. За херат хэвчихсэн байна. Халдар даг бол одоо аргагүй мэлэн одоо морь бараг одоо явсан 100 м явхад араас нь тавьсан да. Харавсан сум шиг эргээд ер нь тархин дээр гараад ирчихсэн. Ер нь одоо нэлээ өндөр тустай 50-тэй бараг шахууд аагаа шиг байна да. За Наран гэрлийн Бачиргалын хонгор дагыг наадлаар нь хөдлөгсөн да. За унаач нь одоо энд ороос хөдлөгдөг нь зөв буруу юу? За эндээс хөдлөгөхэд эндээс нэг барайны газар лавтай 1 км хөрөгтэйгүйтэй газар байгаа. Унаач нь хашир унаач наадах чинь тархин дээр ер нь аваачаад магадгүй юм байна шүү. За ингээд нэг зууралцуулаад уралдаад үзүүр дээр нэг хөдөлгөөл яадаг юм бол доо. За 3-4-ийнхаа тагийг үзэгч та бүхэндээ нэг харуулнаа. За ингээд өнгөн дээр халдар таагууд хөдөлж байгаа өнөөдрийн наадам бол явж байгаа даг байна. За ингээд халдар тааг Далхан гамбалтын халдар тааг өнгөн дээр Наран гэрлийн Бачиргалын хонгор даг аман үзүүн дээр Айргийн 3 дээр аймгийн алдарт байж Дашнэмын Эгтрийн хонгор хандсан даг Айргийн 3 дээр Архан аймгийн цэцэрлэг сумын явгал Хавсрынгийн ууган баяр уяж уян суулганд харуулсан Айргийн 4 дээр сумын алдарт байж Эрдэнэтийн амар тайны хээр даг. Энэ хээр дагыг амын над нэг сайхан зуудгаад явах юм бол хээр даг чирэн тархины 2 даган дээр очиж магадгүй юм байна шүү. За 4 даг бол арийнхаа дагнуудаас үнэхээр хол салсан байна. За 8-9 км-с бараг эргэсэндээ за намар өрөө уралдаанд бас л одоо даагыг сар батал тавьж байна. За сумын алдарт байж Эрдэнэтийн амар тайвны хээр даг. За ер нь одоо тун одоо зэр янзах шиг зэгзээсэн даг байна да. Зорсон мод зандан мод шиг аргагүй хөөрхөн даг байна. За мөг тамгийн санчиргүү бас л одоо явуулж байна да энүүд. За энэ одоо барайны доод хатагт эндээс нь 500 м хэрэтэ бараг явна. За мөг тамгийн санчир үгийн унч хурлуулж байгаа сумын алдарт байж Эрдэнэтийн амар тайвны хээр даг Айргийн 4 дээр Айргийн 3 дээр аймгийн алдарт байж Дашнэмын Эгтрийн хонгор халдсан даг. Өнгөрсөн жил Дашнэмын Эгтрийн уяж 11 даг бараг одоо гаргаж ирсэндээ 11-ээлээ ер нь овоо уулын баярын наадам, сумын баярын наадам дайраг турдсан. Энэ жил одоо нэлээд цөөхөн даг гаргаж ирж байгаа шиг байна. 5-6 даг. За тархины 2 даган дээр очиод зэрэгцэнэ. За ингийн агийн ууны таглаг баяр наадам зориулсан урдан шалдас даагны уралдааныг Жаргалан тогийн залуу уяж Далхан гам болд ер нь довн дээр түрүү авч магадгүй боллоо шүү. За аман үзэн дээр Эрдэнэт хогийн залуу уяж Наран гэрлийн Бачиргалын тамахгүй хонгор даг. За аймгийн алдарт байж Жаягийн одоо Жая гэж одоо сумын орон нутагтаа алдарсан хурдан тарьсан одоо адууны удамтай. За өнгөн дээр инхүү Далхан гам болдын хээр даг инхүү төрүүлэн эрс төмний их алтан жолоо өргөлж наадамчин одноо баясгалаа үзэгчтэй. За аман үзүүн Наран гэрлийн Бачиргалын хонгор даг аман үзүүн дурдлаа. За тэгээ зогсчоо. За Айргийн 3-т аймгийн алдарт байж Дашнэмын Эгтрийн хонгор халдсан даг 4-т нь сумын алдарт байж Эрдэнэтийн амар тайвны хээр даг Айргийн 4 дурдлаа. За хурдан шандас даагны уралдааны 4, 5, 6, 7-гийн даагууд хоорондоо холбоотой. 5 дээр Жаргалан тогийн залуу байж Батхүүгийн Аз Жавхлангийн бор даг Айргийн 5. За ер нь тун ойролцоод орлоо доо ер. За 8-т Ууган баярын Баатар зэргийн хонгор даг Наран гэрлийн Бачиргалын хээр алц даг Төмөр жилийн ган хуурын хүрэн даг Осгон Баатрын давуу мөнхийн хээр даг 14 дурдлаа. Далхайн ам болдог тийм Дорн Таймгийн Матсан 1 дөрөв уяач. Хээр даг энэ жилийн хэд дахь руу явуулж байна? Ямар удамтай дагав? Энэ 2 тусал уралдаа. Жаргалан тууланд уралдаад нэг 10 м ирсэн. Тэгээ энэ төрөг хадан талын одоо нэг ихтэй дээ. Эцэг нь энэ чулуун харин болдын цэвэр хараал задар нийтэл. 50-тай даг. 50-тай даг.
За баяр наадмын зохион байгуулалт ямархуу болж байна? Урд өмнө овоондоо та морь төрүүлж айрагдуулж ив үү? Үгүй анх удагаа л. Агуудагаа юу? Баярын сэтгэлээ уулзахгүй байна. За баяртай энэ овоондоо сайхан дагмын төрүүлсэн. Тэ. За баярлалаа одноод маш сайхан хариу төрүүлээ. За. Намаа наран гэрлийн мачааруулыг тэгээ. Тэгээ хонгордог маань 2 уралдаад 2 ам үзүүллээ те. Бодом гүчлээ дагуу. Манай энэ дүүгийн адууны дагдаа. Дүү адуу. Тэ минь дээрээ адууны л дагдаад. Эцэг нэг хал зазраг байдаг хөр алцсар. Тэгээ энэ эцэг нь болохоор төрхийн адууны хал зазраг. Тэрний л одоо төлдөө. Эх нь манай онгонго. Тэ онгонго. Тий. За баяр наадам ямархуу болж байна? Сайхан болчих. Таны үед энэ урд өмнө овоонд дааг айрагдуулж ив үү? Үгүй. Анх удагаа. Анх удаагаад ирж аригдууллаа. Тий. За баярлалаа. Надраа. За ууландаа өргөд талцуудаа баярын Би Нарангаас цэцэрлсэн лаг зүрэнгийн уган баяр гэж байна. Энэ одоо инх төр гэдэг үний унгаа одоо. Энэ өдрийн баяр наадамд хэд их давхраагаар уралд. Энэ хоёр дахь давхар уугаараа. Хавар нэг уралдаж амуу үзүүчээд. Тэгээд дээрээс уралдааг байж байгаа танаас жогноо тавьж байгаа. Сая нэг удаал уралдчихтай хоёр дахь нь. Хоёр дахь сайхан айрагчлаа. Энэ нөгөө Макс манай цэврийн төл. Сараг угийн төргийн. Тий. Их нэг цагаан онгоргүй байдаг. За баярлалаа олноод маш сайхан. За баярлалаа. За. Орон таймгийн утасны 6 дугаарыг иргээ. Хамгийн алдтай чамартай. Эрдэнэт чамартай. За хээртэйг энэ жилийн хэд их давхраа явуулж байна? Энэ одоо 2 туяал болж. Сумын наадам зургаалал. Тэгэл сайн ирж. Энэ Наранга нэг ахугаас авсан юм аа. Урд өмнө таны хувьд энэ овоондоо морь айрагдуулж ив үү? За нэг халтар дааг айрагдуулчихсан. Дааг 3-оор орчихсон. За баяр наадам ямархуу болж байна? Сайхан гоё болчихсон. Зохион байгуулалт. За баярлалаа. Орон таймгийн Матсан байрат Батцангийн Батал зүй гэдгээ. Хээр дааг энэ жилийн хэд их давхраа явуулж байна? Ямар удамтай даагав? Хээр дааг ер нь өмнө уралцаагүй дагаа. Сая энэ бүрдний овоонд 6-аар удам өгчлөх юм бол их тал нь манай өөрийн унгаа доо. Эцэг тал нь болохоор манай зүгдрийн амар от гэж ах юм хээр азрын төлөө. Өнгөрсөн жил сумд ам үзүүлсэн. Тий. За баяр наадам ямархуу болж байна? Урд өмнө дааг айрагдуулж юу энэ овоонд? Ирс наадч юу? Орд өмнө ирд наадчихсан. 10 дотор л оруулж ирсэн. Тий. Баяр наадам сайхан болчих. За баярлалаа олноод маш сайхан хариу төрүүлээ. За баярлалаа. Рэхэчлээд хмагдангийн сүлдэртний соён бүтрээгээд албайг нэмрүүд мандуудад Дорнот аймгийн Мат цумын жарган дугтаар үсгэн байгуудагдаж байгаа агийн овоон заруусан ирэмгийн хурдан дагнуудын уралдаан Дорнот аймгийн Мат цумын 1-р огийн залуу яаж гам болтын хайр аман хүзүүн 6-р огийн залуу яаж Батчаргалын хонгор айргийн 3-6-р огийн аймгийн алдар туяаж инх төрийн хонгор халзан айргийн 4-6-р огийн сумын алдар туяаж амар тайвны хайр айргийн 5-6-р огийн залуу яаж Бац үлзигийн хайр инээ хурдан хүлгүүдийнх нь нэрхэм сайхан шинжэнгүүд зам богоо Чингис хааны 92 загваруудад хурцуу дөрвөн төрөгаар захид гааны гүдэд мэтэ хурдаж хой цагаан тоостой хулан дахин адил дагсан хурцаан олон наадам чөтэ хурадан хурасан ухаангийн готой хурдлан хурдсан хүлгүүдийн эзэн унсан хүүхдэн улсын баатар уйсан эзэн хөтмөрийн баатар уяагараа төрүүлдэг удамаараа давхдаг тоддоо магнаа торгон жолоогоо өргүүдэн цоллуулагч бат дээр хурдан сайхан хөлгүүдээ
За.